За баярлалаа та бүхэнд орой минь хүргэе. Сүүлийн үед яг энэ улсын хурал дээр ёс зүй одоо гишүүдийн оролцоо маш их яригдж байгаа. Бид нар одоо 2027, 2028, 29 гээд ирээдүйн цаг дээр ярих ёстой. Энэ дээр бол бид нар улсын хурлын гишүүд маш сайн эрсдэлтэй байх ёстой. Гэтэл манай эрх баригч намаас за асуулт асуух гэж байгаа нэг 4-5 гишүүн байна. Төсвийн байнгын орны дарга байна. Эдийн засгийн хөгжлийн яамны сайд байна. За сангийн яамны сайд алга. Хэрэгтэй ёстой өнөө маргаашгүй хурлын чуулган дээр асуултанд хариулахад бэлэн байдалд байна гэсэн сангийн яамны дэд сайд маань ч алга. Тэгээ одоо би бол ирээдүйн цагийг ярих гэхээр одоо цаг дээр ч алдаа гарч чадгааг л ярих гэсэн. Сангийн яамнаас би уг нь одоо энэ ч сангийн яамны сайд эсвэл дэд сайдаас нь за болохгүй бол төсвийн байнгын орны даргаас асууя. Боловсролын яамны одоо энэ төсөв дотор багш ажилчдын цалин үндсэн цалингийн 50%-аар нэмнэ гэсэн хамтын ажиллагааны хэлэлцээр байгаа. Гэтэл манай инх хамгаалсан сайд нэмэгдэл цалингийн ч гэсэн 50%-аар нэмэгдүүлнэ гэж хэлээ 600 гаруй тэрбум төгрөгийн асуудал гаргаж ирээ тавьчихсан. Одоо энэ асуудал чи явах юм бол 1.1 их 80 төгрөгийн асуудал яригдана. Төсөв өөрөө тодтгол хийхэд улсын хурлын бүрийн эрхийн асуудал. Төсөв батлах, төсвийн тодтгол хийхэд улсын хурлын бүрийн эрх. Гэтэл тэнцээ нэг яамны сайд нь дангаараа дур мэдээд 300 гаруй тэрбум төгрөгөөр үндсэн цалин, бусад цалин бүгдийг нь нэмж яагаад улсын төсөв дээр 1.1 их 80 төгрөгийн асуудал аваад ирж байгаа. Хариуцлага ярих гэх юм бол төсвийн тухай хуулийн 73, 74 дээр боловсролын яамны буюу төсвийн ерөнхийлөн захирагчийн ажлын хариуцлагын асуудал шууд яригдах ёстой. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны асуудал өнөөдөртөө бол цөөнхөөс тавигдсан дарга хариуцж байгаа буюу би хариуцж байгаа. Тэгээ бид нар өнөөдөр 1.1 их 80-ийн асуудлыг ярихгүйгээр одоо байгаа асуудлаа шийдэж чадаагүй байгаа. Одоо магадгүй энэ 5-6 сард хичээллээд сургууль цэцэрлэг амрахад амралтын мөнгөний өгж явуулаад 9 сараас эхлээд багш нартаа өгөх, багш ажилчдаа өгөх цалин байхгүй. Одоо бид нар тодтгол батлааг байгаа үе. 2025 оны 11-р сард бид нар төсөв батлахад тодтголыг яриаггүй шүү дээ. Батлахад 620 орчим тэрбум төгрөгийн асуудал одоо согт дутж байгаа. Энэ асуудлыг яхаараа нэг яамны сайд дангаараа асуудлыг шийдээ яваад идэв. Бүрдөрж дарга энэ дээр бас анхаарал хандуулаад протоколд оруулмаар байна. Нэг яамны нэг сайд дангаараа 600 гаруй тэрбум төгрөгийн нэмэгдэл нийт дүнгээрээ 1.1 их 80 төгрөгийн асуудлыг шийдээд иж болохгүй. Тодтол орж ирээгүй байгаа. Одоо бид нар 2025 оны 11 сард баталсан төсвийн тухай хуулиар явж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам бол хамаагүй баг. Энэ дээр сангийн яам, боловсролын яам хариулах ёстой. Эдийн засгийн хөгжлийн яам магадгүй ирээдүйн цагийнхаа төсөөллийг оруулж ирж байгаа байж болно. Гэтэл боловсролын яамн дээр чинь нэгхэн яамн дээр улсын хурлаас баталж өгсөн төсвөөс хамааралгүйгээр 600 тэрбум төгрөгийн нэмэгдэл буюу нийтдээ 1.1 их 80 төгрөгийн асуудлыг яриа сууж байгаа. Энэ хариуцлагыг бид нар хизээ ярих ёстой вэ гэдгийг асуумаар байна. Яг 5 сарын 19-нд би одоо энэ зарлагын хяналтын дэд хорооны нэрийн өмнөөс сангийн яам руу хөтөлбөр арга хэмжээ зориулт эдийн засгийн ангиллаар сангийн яамнаас баталсан 1-12 сарын хооронд хэрэгжих ёстой санхүүжилтийн хуваарийг авъя гэж явуулсан байгаа. Энэн дээр ямар нэгэн тайлбар одоогор бол бас ирээгүй байгаа. Гэхдээ энэ сангийн яамд хамаагүй ч магадгүй. За, инквер сайд хариулъя. За энэ нэлээд маргаантай асуудал үүссэн. Гэхдээ асуудлыг нэг мөр болоо шийдвэрлсэн. Боловсролын салбарын 1772 байгууллага Монгол улсад байна. Нийт 91,499 багш ажилчтай. Нөгөө 220 мянган төрийн албан хаагчдын одоо 91 мянган чинь багш нар байхгүй. Эдний цалингийн сүлжээг нэг сүлжээтэй болгосон. 5 сарын 1-ээс 50% нэмэгдсэн байгаа. Үүнээсээ нэмэгдэл цалингаа тооцоолж авдаг боломж бүрдүүлсэн. Ингээд энэ салбарт тойрсон асуудлууд ингээд дууссан байгаа. Нийт энэ цалингийн зардлын 50%, 11 сараас 26% нэмэгдүүлэх ийм хуулийг их хурл баталсан. Нийтдээ 822 тэрбум төгрөгийн нэмэлт үүсэж байгаа.
энэ яам нэмэх биш. Засгийн газраас эрүүл мэнд боловсролын салбарын цалин нэмэлтийг өргөн бариагүй. Улсын их хурл дээр төсөв өргөн барьснаас хойш хилцүүлгийн явцад нэмэгдсэн зардал шүү дээ. Энтэй Сангийн ам нэмээд тайлбар өгөөдгөө. тайлбар өгч. Би байна. За Цогтбаатар гишүүний асуултанд хариулъя. Боловсролын салбарын цалин өнгөрсөн оны төсөв хилцэж явах үед 3 талд хилцээр хийгээд төсөв засгийн газар өргөн барьсны дараа цалин нэмэх асуудал үүссэн. Ингээд их хурл дээрээс 618 тэрбумыг багш нарын үндсэн цалин эрүүл мэндийн салбарын ялангуяа багш нарын цалин үндсэн цалин 50% нэмэхээр ингээд шийдвэр гаргасан. За засгийн газар төсөв батлагдсны дараа энэ батлагдсан төсвийн хүрээнд энэ асуудлаа шийдвэрлэхийг боловсролын сайд үүрэг болгосон. Боловсролын сайд энийг хэрэгжүүлэхдээ багш ажилчдын цалин нэмсэн. За ингээд багш ажилчдын цалин нэмэгдээд төсөв нь хүрэхгүй болохоор хуучин үндсэн цалингаас нь нэмэлт урамшууллыг бодоод ингээд боловсролын салбар 2 цалингийн системтэй болсон байсан. Манай засгийн газар энэ асуудлыг шийдвэрлээд үндсэн цалин дээрээс нь тэр нэмэлт За нэмж хариулъя. шинэ үндсэн одоо нэмэгдсэн үндсэн цалин дээрээс нь нэмэлт одоо тэр багш нарын урамшууллын тооцоод явдаг. Энэ хоёр систем рүү шилжүүлж 2 цалингийн шатлыг байхгүй болгосон. Энэ хэрэгжилтэн дээр багш ажилтгсад гэж нэмэгдсэн учраас 677 тэрбумын нэмэлт санхүүжилтийн асуудал үүссэн. Ингээд засгийн газар шийдвэр гаргахдаа боловсролын сайдын батлагдсан төсвийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлээд явж байгаа. За Цогтбаатар гишүүн нэмж тодруулъя. Гүйн сангийн сайд бол яг зөв хариулж байна. Одоо бид нар тодтгол хийх хүртэл бол тэр 618 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. Тодтголын ч асуудал өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа. Буюу боловсролын сайд өөрөө дангаараа 1.1 их найт төгрөгийн асуудлыг тодтголгүйгээр шийдэд байгаа учраас хариуцлагын хэн үлээх юм бэл гэдэг юм яриад байгаа. Тодтгол хийгдэггүй одоогийн байдлаар. Яг зүгээр сангийн сайдын саяын тайлбараар багш ажилчдын үндсэн цалингийн нэмэгдэл 50%-ийг 618 тэрбум гээд улсын хурлаас төсвийн тухай хууль баталгатаа шийдэд өгсөн. Буюу шинэ боловсролын сайд инх хамгааллын сайд гарч ирээд 1.1 их найдыг буюу намар хүртэл бүх цалингийнхаас анги одоо дуусгах чадсан. Гэтэл бид нэр тодтол баталж өгөөгүй байгаа. Тэгээ ингэж дураараа нэг сайд хандаж болохгүй л гэдгийг хэлээд. Тодтол ч батлагдахгүй л яах юм. За сангийн сайд хариулъя. За засгийн газрын тогтоол төсвийн ерөнхийлөн захирагч нь батлагдсан төсөвтэй багтаа гэсэн заалттай. За тэгэхээр одоо боловсролын сайд хөрөнгө оруулалт болон бусад зардлаа одооноос эхлээд танаад хэмнээд явж байгаа батлагдсан төсөвтэй хамааруулаад. За тодтол хийх одоо төсвийн тусгай шаардлагууд бол үүсээгүй байна. Гэхдээ бид нар сая төсвийн хүрээг өргөн барихдаа төсвийн доктортой байдлын 7-5 буюу одоо төсвийн хүрээ батлагдсанаас хойш 3 сарын дотор тодтол хийж болохгүй гэдэг энэ заалтыг өөрчлөхөөр нэмэлт одоо энэ төсвийн хүрээг дагуулад өргөн барьсан явж байгаа. Батлагдаагүй байгаа. Энэ батлагдахгүй байхад бид нар 8 сар тодтолоо хийн штэ. Улсын хурл харин мэднэ. Улсын хурл хэрвээ батлах юм бол биднэрт 6 сарын 1-ээс эхлээд тодтол хийх боломж нь үрдэн. Төсвийн хүрээ чи өөрөө